ялгах. Сургуулийн боловч зөвхөн ясны албан багш хүүхдүүдтэй хамтран зохион байгуулдаг профессор үнцийн ээлжид лекцийн мод ажиллаа. Нээж өгнө хэмээн эмзүү бие амхан сургуулийн захирал анаахны доктор төвшин жаргалтыг орж байна. За энэ төвчсөн эрдэмтэн багш судлаач оюутнууд тавхныг өдрийн амгалан гэрээ. Тэр манай эмзүү бие амхан сургуулийн боловсролын газартаа хамтран профессорудаар эрдэмтэн багшнаар алдаршуулъя гэдэг энэ сургууль лекцийг зохион байгуулж байгаа. Ингээд өнөөдөр бол 6 дахь лекц маань манай сургуулийн тавхан хийж байгаа захирал асан академич анагаах шинжилгээний доктор профессор Тавсран багшийн лекц тавхад танилцуулах гэж байна. Тэгэхээр яагаад энэ профессорудаа бид ингээд тавхад танилцуулаад байгаа учрыг өгөхээр энэ залуу эрдэмтэн багш судлаач оюутнуудаа профессорудаа алдаршуулах, тэдний амьдрал за хийсэн үдээсэн зүйлийг таниулах, бид нар зөвхөн багш гэдэг талаас нь дандаа хардаг байсан. Багшаа гэдэг. Энэ хүмүүс маань яаж бас ажиллаж амьдарч ирсэн, ямар намтартай, ямар төвөгтэй хүмүүс гэдэг талаас нь бас тэдний нэг зорилгоор бас ийм зураг лекцийг бол зохион байгуулж байгаа. Ингээд өнөөдрийн лекцийг нээсний мэдээлье. За баярлалаа. За ингээд академич Тавсран захирлын CV сургуулийн боловсрол зохицуулалтын газрын дараа анаахны доктор ирдэнхүү танилцуулна. За та бүхэнд багшийн өнөөдрийн боловсрол ажиллагаанд хүрэлцээрсэн та бүхэнд баярлалаа. Тэгээд за ингээд бидний багш Цэрхүүгийн Тавсран маань Монгол Улсын эрүүлэг хамгааллын авиат ажилтан академич ийм хүн байгаа. Тэгээд энэ хүн маань манай сургуулийг төгссөн хүний их хэмжээгчтэй мөн эмгэгчлэгч дундаа эндокринологч гэхээр 8 мэргэсэн ийм хүн байна. Тэгээд багш маань удааханд аймгийн их тэмцэн хийгээд ийм хүн байгаа. Тэгээд улсын анхны дэд сургуулаа төгсөөд улсын академийн төвийн физикийн ангиллал орчин дэмжлэгийн мэдээс их хэмжээр ажиллаж байсан. Улмаар анхны сургуультай дараах нь эрчим физиологийн техникт багшаар 1979-1986 оны хооронд ажиллаж байгаа. 1989-с 1995 оны хооронд бол анхны сургуулийн хичээл анги эрхлэгч, анхны сургуулийн сургуулийн албаны даргаар ажиллаж байсан. Улмаар 1995-аас 2012 оны хооронд бол анхны сургууль эрүүл мэндийн шилжүүлэх сургуулийн захирлын албан тушаалыг гүйцэтгэж гэж энэ сургуулийг тэргүүлэн ажиллаж байлаа. Ингээд 2013 оноос Монголын анхны академийн жинхэнэ ерөнхийлөгч анхны шилжүүлэх сургуулийн мөн зөвлөх профессор ажиллаж байгаа ийм хүн байна. За эрдэнэ судлалын ажил нь бол багшийн эрдэнэ судлалын ажил бол тодорхой байгаа. Гэхдээ яг энэ тодорхой төвчлөлт гэхэд эрдэнэ шилжүүлгийн хэлбэр 130 гаруй дотооддоо гадаадд 76, эрдэнэ шилжүүлгийн өгүүлэл бол дотооддоо 76, гадаадд 87 шиг өгүүллийг хэвлүүлсэн байна. Тэгээд өсөлт эрдэнэ шилжүүлгийн ажил бол 18 ажил шинэ бүтээл оновчтой саналын патентийн эрхийг бол 27 авсан байна. Мөн нийт ном сурвалж 28-ыг тэгээд 8 орчуулсан ном материалыг орчуулж хэвлүүлсэн байна. Үүнээс гадна 90 гаруй бүтээлийг бол хэрэг тохиолдуулсан байна. За тэгээд эрдэнэ шилжүүлгийн ажлын өдөртөгчөөр ажилласан байдлаар жишээлбэл намайг оруулаад гэх мэтчлэн магистрийн зэрэг хамгаалсан судлаач нийт 11 магистрийн судалгааны ажлыг удирдсан байгаа юм. За 37 доктор нийт удирдах хамгаалуулсан. За энэ бол олон докторууд нь сууж байна. За эрдэнэ шилжүүлгийн зөвлөх бол 5 ажилт зөвлөхөөр ажиллаж байсан байна. Докторийн ажлын 2 ажлыг шүүмжиж байсан байна. Мөн шилжүүлгээний докторийн шүүмжлэгч 1 байгаа. За өмнөөс гадна зохиогчийн эрхийн гэрчлэгээр дөрөв нийт зориулсан үйл 42 гэж. Тэгэхээр та бүхэн ойлгож байгаа нийт зориулсан үйл гэдэг бол эрдэнэ шилжүүлгийн ажлаас гадна нийт зориулсан үйл 42 гэдэг нь бол маш их одоо тоо.
Тэгээд бас үүнээс гадна олон нийтэд хандсан юм ажиллагааг бас эрдэм шилжүүлэлт авсан хүмүүст хөгжүүлсэн гэдэг нь бас эндээс харагдаж байна. За тэгээд багш минь өөрийнх нь эрдэм судлалын ажилтныг явуулж байсан гэхээр 80 онд анхны докторийн зэрэг хангасан байгаа. 99 онд шинэ зохионы доктор 10 жилийн өмнө шинэ зохионы докторийн сайенс доктор хамгаалсан. Ингээд 96 онд профессор болсон байгаа. 2009 онд Монголын анагаах ухааны академийн гишүүн болсон байна. За ингээд энэ бол товчхон багшийн ерөнхий танилцуулга. Гэхдээ дандаа эрдэм судлал талаас нь харсан. Та бүхэн бол багштай нь одоо өнөөдөр хэлсэн ярилцсан ч бас асуулт хариултаараа илүү бусад өөр талуудыг гаргаж ирж хоорондоо ярилцах боломж олгоно гэдэгт би итгэж байна. За тэгээд багштай ирүүлэх сайн сайхан хүсье өрөө. За баярлалаа. Ингэж халуула сүүлийн тохиолдож байгаа учраас сансан байна. сайн. Би энэний өмнө Баскуу гişийн урилга яг авч оролцоод энэ юу болж байгаа гэсэн чинь багшаа алдаршуулга гэдэг юм ажил зохиож байгаа маа. Тэр үедээ та 2 сарын 11-нд байна. Тэгэхээр багшаа алдаршуулах юм арга хэмжээ явуулж байгаа юм. Бодоод байсан чинь өнөөдрийн арга хэмжээ бол профессорын үнцийн болоо. Тэгэхээр би яг энэ уулзалт мал үнцийн рүү орж иж чадахгүй болоо гэж ингэж бодож байна. За ингээд миний та бидний тухайн цагийг хичээлээ байгаа энэ ажлыг хийсэн манай сургалтын боловсролтой албан миний шаарны миний тэнхмийн хамт олонны багш нар бүх хүмүүсүүдийг талархлаа илэрхийлье. Хэцүү шүү дээ. Хүний ажлыг хийх гэж их цаг зарна гэдэг бол тэгээд би бас юу ярих гэдгийг бодоод байсан чинь ярих юм аягүй хэцүү юм. Энэ дээр би одоо ажил ярихтай биш 20 жил хэдээс ажиллаа ярьлаа энэ дээрээс гიშгүүл одоо олоо ярьсан тайлбар. Тийм учраас ажил ярихаа болыг шийдсэн юм. Хоёрдугаарх нь эрдэм шинжилгээ нэг хурал шиг одоо үйл яриад одоо өөр хайр өөр сонирхолтой явж байна. Тэгээд би шавнартайгаа ярьж байгаа энэ одоо нэг иймэрхүү юм хийвэл яасан дээр хэрэгцүүлт юм гэсэн ерөнхий нэртэй. Мэдээж одоо миний хувьд бол хэрэгцүүлж тэмүүлж бас юу хэрэгцүүл дээр бодоод одоо тэгдэгч байсан юм уу тэгсэн болж одоо бас зүгээрч байсан юм уу гэсэн шиг өөрийгөө шүүмжилсэн шиг сууж байгаа шүү дээ. Тэгэхээр бол энэ бол их ерөнхий. Тэгээ энэ дээр бас залуучуудаа миний зураг мөрийг битгий гаргаваа. Тэр зураг мөр хэлэхгүй. Миний одоо магтаал одоо хүнд тийм ерөнхий утгаараа хүнд хүмүүс ярьдаг шүү дээ. Хүн бол жаргалыг даадгүй зовлонг даадаг. Тийм ч магтаалыг даадгүй гэдэгтэй хэлсэн. Тийм учраас энэ нэг презентацийн хэрэг хийсэн чинь уутахтай байж магадгүй зураг хөрөгч байх. Тэгээд би хэлье нөлөөтэй. За эхлээд би багшийн тухай ярмаар санагдсан. Тэгээд тэр бодморын зэрэг дээр их гоё байсан. Номхорсон, амгалан, амарлангүй, эрдэм чадлаар үлэмж, хичээнгүй, ариун мэдлэгтэй, оршихуй мөн чанарыг ухаалсан, уран илтгэдэг, инэрэнгүй, ажилдаа дур сонирхолтой багшийг шүт хийж байсан. Тэгээ миний багш гэдэг улсууд их олон багштай гэж. Тэр багш нар бол ихээр агуу багш нар. Тэгээ одоо бүрдэрч багштай багш манай тэнхнийхэн биднээс нэг өгшлээ болсон. Тэгээ миний багш бол Баатрын авд гэдэг хүн. Би бас багшийн зургийг энэ дээр тавьсан. Хойд нөгөө цайлын төвд Баатрын авд багш. Тэгээд залуу байхад намайг багшаар авсан. Багшаар авсны дараах нэг 5 жил бол ерөөсөө завсаргүй ажиллаж байсан да. Тэгээд эргээд одоо санахад бол би энэ багш нарын хормоноос зөв гэж үдий хүрсэн байна. Тэгээд намайг тэр болиг гэх муугаар хэлэх юм заадаг байсан. Бүтээхсээр амруулдаг байсан.
одоо божи өгшний хэлээс байгаа. Тав дахь тэр үе чинь хагас сайдэр ажлын өдөр гэдэг юм. 6 ажлын өдөр. Бүдэн сайдэр заамны хүн маргааш шийдэж хийн шүү. Энэ самбаруудыг хараад энийг хийгээд өглөө багш нарыг гинэ. Тэгвэл чинь жирээл хүрээд нөгөө төлөвнүүдийн хийн тэ багш ирээд үлээж 11 хүргээл багш утсаар ярина. За юу болж юм асууж багш нь жоохон аваачлаад өдийн цаг авчаад нэг үсээ яваад чи тийм юм хийж. Тэгээд хийгээд байж өдөөс хойш чинь 3-4 өдөр үтсэн багш. За юу болж юм? За ийм үсгэлтэй байна багш. За аваа болж явж. Тэгээд чи жоохон хийж яагаад тэгээ хамаатаа. Тэгэхээр чи 6 доллар гэсэн. Тэгээд ажил ихтэй байдаг байлаа. 4 жил очиад багштай байлаа. Багш ажил их юм. Би одоо энэ ажлаа дийлэхгүй болоо. Тэгээ багшийн тэр сонгуульд ажил дэвшүүлэх дуртай яа гэж. Тэнгэр багш нарыг хуралтай сургуулийн том хурал болохоор гараа бол манай нэг гэдэг юм уу одоо яадаг байсан юм уу? Одоо зөвхөн багш маань жагаад намайг дараасан учраас. Тэгээд одоо курсын үйлдвэршээ дарга, эвлийн дарга юу гэдэг түмэнс бүгдэнд манай хүнийг оруулах гэж бодлоо. Тэгээд ажлаа дийлэхээ тэгээ багштай өрөөнд дарга багшаа гэсэн багш миний хаашиг юм гэж чи чинь одоо танах чи нэг би хүүхдтэй бас баг хүүхд хэцүү байх. Хүүхдийн хэлбэрж тавар дөрөв гэж. За даашаа суужсан. Хүүхд яхаа чам шиг болохоор хүүхд хэцүү болдог. Одоо гайгүй. Чи ажиллах. Тэгээд биднээс чинь автобус загсал ажил болно 7 ердөөс цаг. Одоо ингээд бодоход орчин үеийн залуучууд ямар их сайхан чиглэл цагтай ямар их одоо enjoy ертөнцтэй амьдарч байгаа юм. Тэр интернет бидний чи гар утас байггүй хэн нэгтэйгээ холбоо болцох одоо цаггүй байлаа тийм үү. Дахиад жуулаа шиг. Тэгээд бидээс сургууль гэр хоёрын хооронд явсараад сургуулийн жижиг хамсар гэдэг яваас та хүмүүнээ хөөгч уцаар юу өөрчлөж гинэ хамаг яриад байгаа гэж байна. Их мэдлэг манай багш тийм сайхан байсан. Тэгээд ажил үнэхээр намхруулсан биднээс тэгээд тэрний хүчинд биднээс өстой манай техникийн манай сургуулийн бишүүдэл хэлсэлж энэ Ахмадуудынхаа гоёныг одоо бол ингэж явна л хэлхээс өөр дараагийн. Тэгээд энэ нэг би бодоо идэж их амрах презентацийн хийсэн. Энэ сөрөнжөө тэр шаардлагатсан мөрийг ингээ харахад багш нарыг харахад яг нэг харагдаад байдаг. Би миний эрдэм намын багш мөнгө төвшин багш. Гом гайхалтай сайхан. Тэрсэнс дээр бол түүний лабораторийн хүн төрүүлээд өгөх захиалгаар хийгдсэн тэр хүн бол миний багш гэж байна. Жинхэнэ лаборатори. Тэр намайг аспирант байж хаа. Хором шиг багуулж эхлүүлээд тэгээд одоо шивчин дугуйгаар гэрлөө явуулна. Лабораторид гайхалтай байна. Тэгээд тэр багш нараас энэ сууж байгаа та нараас гөөм их юм авчээ. Үнс юм шүү. Тэгээ одоо энэ цаан хөөг шиг ингээд багш нарыг хараад сууж байгаа. Гөөм чих юм хаасарч авчаад тэгээ тэрийг өнгөө өгчөөд тэгээ ус мөрнийг далаад өдөөд байранда дүнхийгээ сууж яадаг болсон бол багш үү. Тийм учраас ер нь ухаар болдог юм байна. Ер нь шагнартай гардахгүй байна. Чаддаг мэдгэл юм бол хэнд ч бол өгчил явах хэрэгтэй байдаг юм. Ийм агуу мэрэгжил бол багшийн мэрэгжил байдаг юм байна гэдэг бас бодогдож байх юм. Тарайхан сайн намарчсан аливаа улс орны ирээдүйн ард түмнийхэн боловсролтой холбоотой Эйнштейн бай. Айгуу дээр хэлсэн байж. Тэгээ би энэ хэсгийг ингээ бодохноо биднээс улс орны ард түмнийг боловсруулах энэ явц дотор нэг хэсэг хүмүүсийг боловсруулах гэж эмчнэр эрүүл мэндийн салбарыг гаргах гэж хамтдаа их олон жил зүтгэжээ. Тэгээ энэний үүднүүд эргээд харсан энэ амгаахын эмчилдэг сургалтын хөтөлбөрийн өмнөөс боловсруулж чадсан байна.
Тэгээд нэг үнэлгээ хийлгүүлээд авч чадсан. Тэгээд энийг би ачаал бодлогод яагаад энэ дээр ачаал бодлогод гэхээр нодон жил энэ Аз намхан далайн боловсролын холбооны өдөр сүүлийн боловсрол би бас тэрчээ өдөр сүүлийн гишүүн. Тэгсэн одоо дэлхийн дээр хэмжүүлэлт сургууль, эрүүл мэндийн чиглэлийн сургуулиудын үйл цаашаа явах вэ? Энэ прогноз ажилласан ярьж байна. Сургалтын хөтөлбөрийг дэлхийн улс орнуудад магадлал хэмжлэх үйл явц нэг жишээ стандартаар явуулна. Тэр нь бол одоо бидний блок гэж хуучин нэрлэж байсан. Одоогоор интегрейт буюу Монголын нэгдүгээр сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлсэн тийм сургуулиудын сургалтын хөтөлбөрийг магадлал хэмжлэх болёо гэж. Тийм хөтөлбөрөөр дүүргэсэн эмч нар төгссөн эмч нарыг төгсөлтийн дараах сургалтанд ч юм Америк зэрэг орнууд хүлээж авдаг болёо гэж. Тэгэхээр тэр үед бол би бодчоод энэ Оросын хуучин школыг бас амжиж гарч ирсэн. Тэнд авах юм өөр ихтэй. Биднээс бас халдсан. Тэрийг муу гэж биднээс болоогүй. Ердөөсөө дэлхийн улс орнууд хаашаа явж тэр олонхын саналтай биднээс гიშгэж явсан учраас онсон байсан. Тийм учраас энэ дээр би давтагдгийн учраас энийг сайн уу гэж гоочлох, шүүмжлэх нь бол боловсронгуй болох талд нь бүгдээр ажиллах гэхээс биш буцаад өөр шин сургалтын хөтөлбөр ярих гэвэл замгууны хөтөлбөр болох юм байна шүү гэж. Тэгээд ийм сургалтын хөтөлбөр төгссөн төгсөгчдийг дэлхийн олон улсад хүлээж авдаг бол явдаг. Ийм яаж байгаа юм. Тэгээ манай сургуулийн шинэ удирдлага маань үсгийн топ 100 сургуулийн нэг болно гэсэн зорилт тавьсан. Сайхан зорилт. Тэгээ бүгдээр энэ рүүгээ эргэл боцлохгүйгээр одоо авшиглах хэрэгтэй байна гэж. Тэгээд ийм сургалтын хөтөлбөрийг биднээс хэрэгжүүлж яхад энэ үйл явцыг ерөнхийд наваад үзэх юм ердөөсөө Монгол хүнийг бүтээх, төлөвшүүлэх, Монгол хүнийг бий болгох тухай асуудал эцэст байж их хэрэгтэй. Томруулаад байна. Бас энэ дээр би сургуулийн захирлаар ажиллаж байхдаа дутуу хийж чадаагүй бишгүй байна. Тэгээд тэрний зарим хэсэг нь энэтэй холбоотой ч байж магадгүй. Би бас одоо боддгийг. Тавхан жаа манай сургалтын хөтөлбөр бол сайн иргэн, сайн ээж аваад төлөвшөл. Тэгээд дэлхийн иргэнний бий болох гэж ярьдаг гэсэн. Үүндээ ердөөсөө дэлхийн бус улсууд эцсийн хараа тэрлэл явж байна. Сайн хүн бий болж иж, сайн хүн сайн үйлсийг бүтээдэг. Логиктэй. Тийм учраас бол энэ Монгол хүний төлөвшөл. Зөвхөн Монгол хүний төлөвшөлт бүтээх тухай асуудал бол би өчигдөр отгонд орохтой шалтгаалцаар байсан. Чиний судалгааны ажлын нэг хэсэгтээ энэ арчин үед ингээ хараад байсан залуучууд охтууд бүгд энэ бүр эвгүйгээр хэлэх юм бол шуурч ээжтэй залуучууд охтууд Монголд зөндөө харагддаг байсан. Биднээсийг залуу багш байхад Монголын залуучууд оюутнууд хөвгүүд охтуудын бие пропорц одоо ихс өөр байсан. Тэгсэн чинь өсөлтийн хурдсан бол сүүлийн 10 жил ялангуяа зогссон гэж ярьж байна. Тэгэхээр энэндээ биднээс бодох ёстой. Одоо би хиндүүлээтэй байжс монголчуудын хөдөөний сайхан монголчуудын тэр ялангуяа сайхан нэг жижигхэн майр дуухан шиг монгол эрчүүдийн тэрний төрх их сайхан. Тэгээ тэрний цаан дотоод ертөнцийн тэр яаж монгол хүн дэлхийд юугаараа явах гэдэг оюуханаараа биеийн хэлбэр гардаг. Тэгээ биднээс чинь одоо ингээл Солонгос, Японд очих чинь таарах хэцүү байхгүй шүү. Тэр биднээсийн онцлог байна. Тэр энэ байгаль цагуурдаач байна. Аль алин таа. Тийм учраас биднээс Монгол хүнийг бий болгох тухай асуудалтай хэрхэн ч хойш ухарч болмааргүй санагдана. Тийм учраас энэ Монгол энэ бие биелэл оюухан сэтгэлгээ хүртэл үнэхээр гайхалтай болж байна. Тэр хөдөөний өвчтөлтэй, хөдөөний ард түмтэй уулзаад байхад ямар гайхалтай бэлгүүн ухаантай байдгийг манайдыг дагуулах ухаантай. Тэгээд нэг жишээ энэ манай нутгийн үг одоо бурхан болсон юм аа 86 настай байхдаа би болж ирсэн. Тэгсэн чинь надад гэж хэлсэн. Миний энэ хөндийг өрчөндөө хордон морь унаал шуугдаг байлаа шүү дээ. Хорвоо минь хорвоо. Тэгээд тэр хүний нүдэнд бол бүхэл бүтэн тэрний их одоо харагддаг байсан байж дээ.
Тийм гайхалтай. Тэр хөтөлбөрийн Баатар цогтгорлох байгаас аймгийн дарга содномж үзээд одоо манайхан талбарт асуусан. Энэ олон малыг хариулна гэж таны ажил үнэхээр хүнд ажил шүү гэж байна. Гэсэн цогтгорлоо бодож ирсэн хэсэг. Хүнд хүндээ. Гэхдээ хүний толгойг хариулна цөөддгүү төвхтэй ажил юм. Таны ажил хэцүү. Яг энэ олон толгойг нэг зөв чиглэл бүгдээрээ доктор хүчний болно гэдэг нь гөм их хугацаагаар чиглэх ажил юм шиг одоо бодогдож байна. Тэгээ хүн болгоход боловсралтай хүн болгох, хүнийг хүн болгох асуудал хоёр зэрэг явдаг байна. Биднээс энэ дээр их алдаж байна. Эмчд болох гэж үзээд байдаг. Тэрний цаана сайн хүн болох асуудал нь хоцроод гэхэд хайшин энийг нэг предметээр хүн болгох төлөвшүүлэхгүй. Тийм учраас предмет болон хүн болгон энэ ажиллаж байгаа хүн болгон оюутныг хүн болгоход өөрийнхөө үеийг оруулах байх тухай асуудал. Тэгээд тэр сэтгэл гэж байна. Тэгээд сэтгэлтэй цаанаас би сайн хэдэн юу яасан сөвлөг ба барих гэсэн чинь өөрний одоо гал хийх сайн гэж хоёр хараа халааж аваад миний бөөрөн дээр хоёр талтай 5 6 7 8 чудаа. Тэгээд чи надад өстө бэлэг байлаа хөөрлөө. Юм сэтгэлийн барьчнаар бүгдээр хэлдэг байхгүй. Барьдаг одоо уламжлалт. Тэр үлдээс сэтгэл гаргаж хийж байгаа л хэлдэг. Хэрэггүй байхад хинч чи тэгсэнгүй гэж хэлэхгүй. Энэ үл жижигхэн жишээ боловч ямар ч хүн ажилдаа сэтгэл гаргаж хийнэ гэдэг бол гайхалтай сайн чанар байдаг юм лээ. Тэгээ Монгол хүн болох асуудал тэгээ энэ дээр энэ би алгасарч чи харь хэлийг сурахны хэлээс хэл сурах хэрэгтэй. Гэхдээ Монгол хэлийг эзэмшихгүйгээр үгүйсээ дээр хаашаач явахгүй байна. Одоо би захирлын ажлын дараагаар миний хийдэг ажил бол цаас үзэг хоёрын нэг хийж жаахан бичээл хэдэн ном удаач санаатай заавч хатгүй байсан. Тэгээд хүмүүсийн бичсэн зүйлүүдийг харахад гоо их сонь байна. Би залуучуудаар юм хийж байгаа. Тэгвэл жишээлбэл тэр дотор эсвэл гэдэг үгийг бичгтээ тэр залуу эсхүүл гэж хэлсэн. Эсхүүл. Энэ бол ганцхан тэр учраас биднес Монгол хэлээс одоо хүүхд залуучуудаас бүгдээ ээж аваад бүгдээ тэр болтой бүгдээ ахын хүсдэг. Хүүхдүүдээ залуучуудыг их хэлээр яруу томлог ярьдаг болгох. За хэдий одоо нөгөө тийшээ ярьж халтарч магадгүй уучлаарай. Хүүхдүүдийг Монгол сургууль, Монгол цэцэрлэг сэтгэлгээгийн задлж, Монгол сэтгэлгээтэй болон задлж байгаа. Дараа нь гадаад хэл эзэмшүүлэх энийг бүр их орон даяараа өрнүүлээсэй гэж бодож. Тэгэхгүй бол Монгол ээжийн сүг хөхөж бүүэн дунд нөгөө уурч боссон хүүхэд чинь дээр нь орсоор заахад тэр яруу томлог сэтгэлгээ тэр Монгол философик энийхээ цаана очиж чаддгүй байна. Тэгээд сүүлдээ хүүхч өөр хоёр дутаг бэрхшээл гэж орсчгүй, англичгүй, монголчгүй. Тэр учраас сэтгэлгээ хөгжүүлэхийн тулд эхлээд хаана амьдрах гэж, хаана ажиллах гэж гэдэг орных нь их хэл дээр хүүхдийг хүн болгоод тэгээд дараа нь гадаад хэлтэй болгох асуудал гэж байна. Гадаад хэл хэрэгтэй их хэл түүнээс ч тэр улсын сайн хүн болох хэрэгтэй. Энэ үндэсний уламжлалт дарга дээр би бас эргцүүлж боддог юм аа. Биднес янз бүрийн аргуудыг хэрэглээ, Орос аргыг хэрэглээ, Америк арга, Англи арга, тэгээ сүүлд нь олон улсын маягийг одоо интегрэтээр хэрэглээ. Тэгээ сургалтын технологийн үгээ бодоод байхад монголчууд бидний сургалтын албанд байхдаа бас ярьж хэлж байсан. Монголчуудын сургалтын үндсэн арга нь ярих биш дагуулж сурдаг байсан давгааж ирсэн. Энэ нэгсэндээ шавь сургалт юм. Одоо
бидний үеийн бидний дараах үеийн ерөнхий амьдралын тэр арга хоног ээж аав ах дүү нарынхаа тэр арга барилаас дагч суралцах нь илүү байсан юм шүү. Тийм учраас манай Монголын энэ оюутнуудыг ингээ хараад үзэхэд нэг зүйл дутагдaltaй байна. Бүгдээрээ тойр сууж байгаа ярилцдаг арга нь их муу гэдэгс. Тэгсээр энэ хоёулаа юм уу ярихаар хязгааргүй хэрэгтэй. Янз бүрийн дөрүүлээ болоод ирэхээр санаа нэгтгэж ярих талтай юм уу? Тийм учраас энэ ялангуяа энэ Европын бол ярих аргасаа сайн. Тэгээд тэр чанараараа өөрийгөө илэрхийлэх, ажлаа илэрхийлэх арга хэлбэл монголчууд чинь чимээгүй байж байгаа юм хийгээд. Тэр ээж аваасаа уламжлалаасаа улсчилаад энэ хятадуудыг хараад энэ сургалтын аргыг харахад бичих арга гэх таам байж. Тэр ханзаасаа болдог. Хэдэн минут дахин бичээд. Тэгэхээр биднээс айл аргын сайн, айл аргын муу гэж голохгүйгээр биднээсийн дутуу байгаа арга нь юу вэ гэдэг дээр биднээс бодож энэ сургалтын дээр сайн дискуссийн санаа бодлоо илэрхийлдэг аргуудыг их сайн хөгжүүлэлттэй санагддаг юм байна. Миний бас дутуу байсан. Энэ ойрхон замтай байна гэдэг тооны үг үнэхээр философитой. Тэгээд би залуучуудад зориулсан тэр шатлалцаас хэрүүл тодруулаарай гэж. Эдгээр саруул сэргэлнэсэн ба эсвэрсэн гэдэг манайхаа өтөж чадсан хойно эргэж сурна гэдэг маш их шинтэй таамаасаа. Ерөөсөө өөрсдөө хөгтөд хэнийг ч багаас нь ухаарлах, ном сурах. Энийг бидний дээдлийн бүр дээдх ус заагаад төрүүлсэн гэнээс энэ тасалчихгүй сайжруулж явах хэрэгтэй юм шиг санагдаад энэ дуу бас шпрагал гэж байдаг. За хүн байж ажиллаж амьдрах хүнээр байх тухайсаа энэ том философи байт юм байна. Ямар ч гавьяа шагнал хэдэн жилийн насны өгөхгүй л дээ. Цаавал хэрэг юм одоо юу. Эцэст хүн чанар хамгийн үн цэнтэй хэмжээ болдог юм байна. Тэгэхээр тэр нэгдүгээр эхний хэсэг дээр нэг юм тавчгийг бичсэн байна. Хүн дуртай ажиллаа хийх гоё. Дургүй ажиллаа хийх гэж бас байна. Захиргаад бол. Жишээлбэл миний дарга нэг хийгвэл би одоо хийхээс л үр замгүй шүү. Цалин авахыг хэлбэл. Тэгээ энэ хоёр насаа хялгаар. Тэгээд мэргэжлийн зөв сонгох энэтэй холбоотой байж магадгүй ер нь дуртай ажиллаа хийн гэдэг бол хялгараа багтаа хөнгөн юм. Ажил амьдралын олон шалтгаанд нөхцөл байдлаас болоод хүн болгон дуртай ажиллаа хийж чадахгүй. Хэсэг зурч гэсэн. Заавал нэг зорилгод орох ажлыг хий. Энэ бол дарамтлал, дарамтлалын жижиг хэлбэр. Тэгэхээр ямар ч хүн өөрийнхөө амьдралд дуртай ажиллаа хийн, бас дургүй ажиллаа хийдэг. Тэгээ энэ хоёр ажлаас болоод хүн ядрах, стресс орох юм гардаг. Миний хувьд бас ажил байсан. Одоо ч тийм учраас энэ зэрэг дургүй ажлыг хийн гэдэг аюулгүй шүү дээ. Тэгээ бүүн стресс. Тэгэхээр энэ стрессийг тайлбарлахын тулд компенсац болгохын тулд бол хүн аялах одоо би өөрөө өвсөн шиг өөрөө тийм одоо нахаа чадна. Тэгээд тэр чинь их кайфтай. Дуртай юм аст хинээс заавахгүй хийх гэдэг аюулгүй байхгүй. Тэгээд нөгөө дургүй хийжсэн ажлын стрессийг мулцах хэрэгтэй. Яа шиг байна. Тэгээд одоо намайг зарим шүүмжлэх юм уу? Энийг хамчин гэрэл шүүмж биш. Яа хараад энийг автгүй. Даган байсан сайхан. Тэгтээ тэргээр биднес хан төхөөрөл өхрийг зөхөж угаажаалаа идэл гэдэг юм байна. Тэгэхээр би өндөр чинь нэг харах юм уу нэг юу ч гэдэг юмээс нэг болчих болохгүй гэдэг өөрийгөө зүрхдэг. Тэгээ энийг би захирал байж ихтэй ярьж байх сэдв биш. Одоо би одоо ноц шилжээс. Тэгээд
ан хүрээнд явахад ямар гоё байдаг гэж бишгүй дээ юу юм. Энийг цөөхөн хүмүүс миний амд тэгээ ямар хэмжээ байдаг. Бөөдөр уулаараа гарчсан бүгд л чөлөө. Тэр богаач хэрэг, дургаач хэрэг, бүх юм аач хэрэг дэшээ мацараа даваад ирнээр хаасан буцахгүй. Тэгэхдээ тэр анд явах чинь ирчүүд ямар гоё байдаг гэж байна. Ярих хэрэггүй маяар нь ангаа маяар тэгээ янз бүрийн одоо хэрийн хоолой хувааж нөхөрлөл тэмцсэн өстой ийм болон зузаан болон аяны хоолой хийдэг болон даардаг болон зарим ажил амьдралын шугамар анд явахдаа дотоо хуцтай хөлдөж өгших нь өдийд өвөл модон дотор хамт яаж удах дулаахан яаж удах гэж сорн маш гоё. Тэгээд нөгөө алхаасаа илүү харах юм байна. Тэгээд сүүлийн үед амч олсод хэм болж байгаа төхөр зурагчд болдог юм байна. Тэгээд бас зурагч нар шилжиж гисэн. Зургууд аваад тэгээд алхах аял байх хэдэн 10-60 км явна шүү. Алхаал гэж. Цөөхөн ч гэсэн юм сайн. Тэгэхээр энэ бол нөгөө дургу ажиллаа хийж уурж стрессжсэн хагаарыг тэр чи гаргаж өгөөд сайн шинэ хүчтэй байна. Өнгөө хүч төрч байгаа юм шиг байна. Тийм учраас энэ дургу ажлыг энэ дээр бол бас бие сэтгэлийн батлаа үүсгдэг. Дургу ажлыг хийхгүй байж болохгүй хий. Өөртөө заавал community-д үүсгдэг. Хүний үгийг сонсон. Би чинь өөрөө батлаатай болно. Хүлээцтэй болдог юм сайхан. Тэгээд энэ дээр анхны ирээхтэр жамб захирлыг авсарсахгүй байхгүй санагдсан. Сайхан болсон. Тэгээд би ажлыг залгаж авсан болоо шүү дээ. юм уу энэ улсуудыг бас их зарсан дөө. Энэ гаднаар захирал их сайхан хүн байсны жишээ би Батсаг захирлаас сонссон. Батнаар захирал ажил дээр байхгүй зөндөл захирлууд байлгүй яг. Байхгүй одоо дэг захирал Батсаг захирлаж байсан ярьж захирлын байхгүй би бишгүй хин шийддэг байсан шиг надад гэж. Тэгээд захирлыг ирэхээр Батнаар захирлыг хэлдэг байсан юм. Захирлын асуудлыг ингээ шийдчихсэн шүү. Зүг сайн зүг. Хизээч буруу хизээч тэг гэсэн үг хэлдэг. Зүг сайн. Тэгээд хүн юм хан тэрэн дээр чи шийдвэрээр Батсаг багш шалтсан онсон байна. Батнаар захирч шалтсан онсон байхыг үсэхгүй. Хожим нь Батнаар захирч одоо дутуу бодогдсон тэр гаргасан шийдвэрийг өөр хожим нь Батнаар захирч өвтгөө засчдаг байсан гэж байна. Тийм их мундаг одоо менежер байсан. Тэгээ хүнд итгэж чаддаг хүн байсан Батнаар захирч. Өдөртгүүд итгэж чаддаг байсан. Манай жамбаа захирал бас их сайхан гэрэл бичгийн гүйш. Энэ бичгийг бол улаан болгож гаргадаг. Тэгээ төрөний тэрний тэр бичгийн хэл соёлыг сайн залуучууд нь сайн сурах гэдгийн учраас энэ жамбаа захирлыг бодож байгаа болсон юм аа. За тэгэхээр холыг зарж ажиллах гэдэг бодлого тодорхой байхасаа юм ярьжсэн. Бодож байгаа байсан. Бодлого их тодорхой байх юм бол ажиллаж байгаа хамт олон тэр зорилго руу бүгдээр эргэл хэцүүлгүй хортлогоор бүгдээр итгэлтэйгээр өгшөөж чаддаг. Тэр ойрхон солих биш. Тэгэхээр биш хүмүүс тийм одоо аяа шагнал хүртэх гэж энэ ажлыг хийж байгаа гэдэг юм байхгүй ш. Хийсээр байгаа манай нахмадууд алдаргавын нойрмогт хүрсэн. Тийм учраас хүмүүс үсээ зорилготой ажилласаараа залгууч байна. Биднес нэг намын арчуулган дээр ажиллаж байгаа одохгүй гарна дууссан. Энэ Мичио Како гэдэг Японы нар гэхдээ Нью-Йоркийн сургууль цөмөн физикч хүн. Тэгээ энэ хүн 2100 оны үеийн хүн төрөлхтний амьдралын тухай. Өнөөдрийн дэлхий дээр байгаа шилдэг 300 эрдэмтдийн хийсэн судалгааг нийлүүлж гэсэн юм байна. Тэгээ тэрэнд жижигхэн өгүүлбэртэй өчүүхэн жижиг зүйлч хэмжээшлэх үүрэгтэй байдаг. Гоё үг. Тийм учраас зарим судалгааны ажил
судалгааны ажил хийж байгаа хүн нэг хүүхдтэй насаараа ч нөхцөлдөж битсээр байгаа. Тэр бүтээлч цаг дуусна юм шиг байна. Тэр оюуны ажил ийм хэцүү гэж. Жижигхэн зүйл тэр агуу хичээдэг. Тэгээд тэр доор мичээдээ битсэн үг байна. Царайлаг сайхнууд нь олонний сайшаалыг хүртдэг гэдэг чинь урд өмнө дуулдж байгаагүй гайхамшгууд нь хэн бүхэн тань болоогүй судлаач хэдний өөгүй хөдөлмөрийг гэдэг юм аа. Тэгээд энэ үйл телевизээр нөгөө шоу хийдэг одоо урлагийн сайхан ч юм уу тэдний эсвэл одоо өөрсдөө одоо тэгэл одоо тэр болгон шоу тавтаад байдаг. Нэг хүний одоо заслаач гэдэг илийг солих гэдэг манаас нэг юм шиг үүсэн гэж. Чимээгүй л хийгээд хүний хөдлөө таамаг үүтэй. Тэр их оюун хүн төрөлхтний баялагийг судлаач эрдэмтэд хийдэг. Тэр шинэ цаа хийж байгаа гэсэн. Гэсэн хэрнээ манай уушны хэлдэг чим тассан ажил. Энээс цоцшгүй суудаж атмаартай байлээ. Тэгэхээр одоо актив бол манай их сургуулийн хам ийм л маягийн ажиллаж амьдрахад захаар ногдсон хүмүүс тийм учраас энэндээ ихтэй үнж байх хэрэгтэй. Энэ би дөрөв зүйл авсан. Нөгөө аялах сайхан гэдэг чинь. Тэгээд би шаардсан татварч. За баярлалаа. Нөгөө мөн хоёр захиралтайгаар ийм манил бүрдсэн. Тэгээд хоёр захиралтайгаар ингээд манай өрөөнд ахуйчаасан зургийг урсан санаж таамагтайгаа уулзж байна. Дараагийн. За төгсгөл рүү орж яана одоо бодохгүй байна. Энэ хүний шүтэн шүтэнгүй хүн байлаа. Тэгээд би ямар шашин шүтдэггүй хэлсэн. Тэгвэл чи өхөр юм байна гэж хэлсэн. Тэгээд дараа нь болсон чи намайг яагаад өхөр гэж. Нилээн том улсуудын яриа шүү. Намайг наал хэлээ. Хүн бол малаас юугаараа ялгдаг вөхөр шүтдэг юм аа. Шүтдэг юм. Тэгээд дараа нь нөгөө хоёр уулзаад чи тэгээд юу одоо сорч шүтж одоо юу биширч юм гэсэн. Үгүй марксизм ленинизм л үссэн байгаас. Өдөр чиний шүтээр чи тэрийг шүтдэг бол тэгээд энэ шүтээр байж шүү. Тэгэхээр бол одоо энэ дотор байгаа улсуудын ихэнх нь ангаах хонч юм хэрэгжлээ. Тэр нь шүтээ. Тэгээд тэр шүтээнийг шүтэж явах хэрэгтэй. Тэгээд дээр нь эцэг хий. Тэр хаа энэ сүүлд нь эрдэнэхүү дараа надад 30 минут одоо бас тэр нь л одоо эцэг хий хандхад таараа тэр шийдэхгүй гэж боддог шүү. Тэгэхээр би ээж аав хандхаа. Нэг бичиг үснэ тэгээд цаггүй болоод тэгээд орж ирчихсэн. Тэр 64 тайлбарын очир нь манай 64 онд намын эсрэг үлсэн. Монголоор тэрсэл намын эсрэг. Хойно байж байгаа дарга хэмжээ аваад багийн дарга болоод булгааны орхон сум халуу гэдэг байгаа болж. Тэгээд тэр нь арга хэмжээ авагдсан биш бидний амьдралд их том сургууль, амьдралын сургуулийг тэд төгссөн 3 дугаар байдаг. Тэгээд өнөөдөр цагаан сартаа холбогдуулж тэр түүхийг нэг хэсэг 2 хүн ярьлаа. Тэр цагаан сараар хүүхдүүд утаараа 10 сантиметр орчим. Богинохон уулбаа хийгээд тэгээд тэрийг дээр нь 2 сар 2 чихтэй цариг болоод тэгээд хөдөөний айлд марчид орон доор хураачдаг гэсэн. Тэгээд хүүхдүүд чинь нөгөө уулбааг наагалаа. Гадуур сонирхол бацсан чинь сонирхын өсвөрүүд нь боон дээр гарчихсан. Боон хараад хэлчихсэн. Хаар хэлчихсэн. Тэгээд тэр чинь хөдөөний амьдрал их тавьчихсан. Хаяа хаяа хасгсан бүгдийг мэднэ. Тэгээд манай ээж их сэрхэн байсан дээрээс сагсан хичээлд явуулдаг байсан. Багш нартай шууд очиж уулзсан тэмцээс айш хичээл хийж таалах шиг анеж. За
За манай хөвт яаж юм бэ гараад. Тэгээд тэрнээс нь одоо миний бол сайн сургаас ирсэн байна. Тэгтээ нэг аваасын байхгүй. Тэгээд гэрүүл үр хүүхдүүдийн ээж аав хайрыг гэрд хүн ажиллаж байдаг юм байна та. Тэгээд дөнгөр өгшнийг хэлж ирсэн. Янаг залуу байхад янаг хамгийн болч мөн гоё даа. Залуу байхад. Тэгээд нас жоохон тэгшлээд ирэхээр ээж аавын тухай доош сайн байгаад маад. За мөн хүссийг үзүүлээд ээж аав нь бурхны аврагд орсон дараа их орны доош сайн байдаг шүү. Тэр үний их гоё. Тэгээд одоо их орн их нутаг маань бол гадагшаа яваад ирсэн ч гэсэн хүүдэн сурахтай ч байсан Монгол шиг сайн орн байхгүй. Ээж аавыг оруулж өмсч өгтөн тэгээд төрсөн нутагтай улсууд бол бүр гоё хөдөөний тэгээд монголчууд ч төрсөн нутагтай төрсөн одоо тэр уулынхаа өмнөрт даастай улсууд хараад хэдвэд юм тийм их сайхан их орн их нутаг. Тэгээ одоо миний хувьд бол одоо номер төр заалгасан багш нараараа хаас өөрөө багш болсон болохоор шавнараараа гойж амьдарч байна. Тэгээд багш нартай шавнартай коллегуудтай талархал хийлээ. Нэг зөв үзүүлж багшийг жаамах. Миний 10 дугаар ангийн 2 багш хоёулаа Монгол улсын байгаад байсан. 2 багш тааждаг. Тэгээд хоёулаа Монгол улсын байгаад байсан. Голд нь байж байгаа хоёр захирхан ихнэр. Энэ багш нартай бэлэг шиг юм сайхан багш нар үү. За өөр юм байхгүй. Дууссан. Гоо бас нэг юм байна. Ийм сүлж тийм хүн амьдрал хамгийн их хаз чадaltaй юм. Сэтгэлийн амраа болно. Амьдрал шиг хамгийн сайхан хаз чадaltaй байна. Сэтгэлийн амраа болоод ажиллаж амьдрахын тулд өнөөдөр ямар нэгэн алдаа гарахгүй, муу юм хийхгүй, муу үйл бүтээхгүй явах бол жаргалтай бас бидний дуртай гэж. Тэгээд сайн уу хатуу зөвлөгөөг сонсож ухаарцах. Тэгээд өөрийнхөө надад муу хэлсэн тэр үгтэй надад майг муусан ч юм. Тэр усуудыг өршөөж, уурчилж, бүр хайрлцсан. Энэ бол одоо амьдралын философи байдаг гэж. Тэгээд төгсгөл Ленин багш шиг юм өгч гэсэн. Сайн сайхан бүхний бүгдийг мөрөөдөж бай. Мөрөөдөлтөө биелүүлэх ухаан, хүч, төвчээр зөвхөн өөрт чинь байгаа. Богод мөрөл зэтг зарсан төвч бас чи хамгийн аз жаргалтай юм болно. Өөрөө. За ингээд. Бидний бүсгүй хангалттай тэрсэн хангалттай халуусны аа. Тэгээд тэрэж давсраас доктор хангалттай асуулт гаргасан. Бүхэн судалгаа гэсэн чинь Монгол улсын хамгийн хүчтэй том хүчүүд уул ус чигдэрсэн усаар шаан сайтай газар төрсөн байдгийг шиг хэлэхгүй. Тэгсэн нэг хэдийн зүйл гэж тэдүүс шиг тэр одоо бохш шиг чи одоо усыг нуугаад өсөй зулгаар хийжсэн болж байгаа гэж. Тэр нутгаар хагсан. За ингээ баярлалаа. Миний ярихаас илүү бидний хоорондоо ярилцсан зүйл нэг удаахгүй ганцхан цаг багтаа гэсэн үг болсон шүү дээ. За ингээ чаддаг байлаа. Энийг ч одоо автобус гэсэн. Тэрнийг ороо бас уламжлалсаар ороо болов. 11 хүрч автобус гэсэн үг хэлж өгсөн чинь эрүүл мэндийн яамны амар жаргал биш газрын дараа тэдний бүрэх байх. Тэгээд автобус загсаад биднес уушаа алхаад би манайх 100 байсан чинь тийм амар жаргалтай 100 байсан. Амар жаргалч урдуур байсан. Тэгээд ороо амар жаргал намайг хажуугаас хоцчихсан гэдэг багш нэг нь
хичээлээ өгч байгаа нэг нөхөөсөн. Тэгээд уушаа хахаар так ташин тэргээр уушаа иргээд явж байгаа. Тэгсэн чи хажуу бас нэг үлдээ лавга гэдэг чи. Заарс чи манаа хүүхдээ тэрс гадаас ирээд хайчны айн хүүхд төрчих чинь. Тэг манай хэмээр арай хитрхи нөхөд гэсэн. Заавал хүн болгосон миний тэмдгээр ихэж авах чинь нэг 140 орчим хэл баг шүү. Сайхан гэсэн хөлөө багшлаа явуулж байгаа. Тэр үед баяр болтыг. Бүрдэрч өгшөө. Хэд нахт дөрөв нахт гарах залуу багшнаас сүхбат төр байжсэн. Тэгээ би чинь одоо энэ төвийн өөрийн дараа мараа ханаас багшиг өөр дөрөв нахт гарлаа. Өөр аруулаа дөрөв нахраа 140 багш шиг. Тэгсэн чинь араа нэг багш яах шиг чангаа шиг хэллээ. Тэгсэн багш надад за өөрөөр хэлсэн юм. Тэр чоктэй багш маш баяр. Өөрөөр хэлсэн юм. Эц толгой байх. За атомик цөөхөн мэдээлэл баяр гэвэл өндөр. Хичээлээ төлбөргүй юм төлбөр. Тэгээ оюутнууд нэсэнд авах. Тэгээ бас нэг сайн юм байсан. Биднээсийг оюутан байх залуу багшаа хичээл орсон хэрэг байсан. Бүх хичээл орсон. Тэр үедээ storyboarding бич. Монголоос Орос дээр бичих нь бидэнд хамаагүй хөнгөн байсан гэж боддог. Тийм хэлсэн байсан шүү. Тэгээд тэр хэлийг яриад байдаг учраас гадаад хэлийг сурч байна. Гэхдээ арай хитрхи хартсан байсан юм. Тэгээд монгол хэлчих болсон. Тэгээд монголоор ярьж чадахгүй. Өчний дөрөв орсоор ярих нь хямдхан байсан. Бүх сургагчч орсоор байсан. Гэхдээ сайн зөндөө байсан. Угаасаа тэнд орос хэлгүй хүн бол хүн биш байсан шүү дээ. Яг хэтрүүлээд хэлэх юм. Тэгээд орос хэлгүй хүн бол амьдралгүй гэсэн. Орос хэл. Англи хэлийг сурах гэж оюутан байхдаа мод тэр үед мод байсан багтаа манай нэмдөө шмуу төвшин багшнаас болжсэн. Тэгээд нэг мославаар аваад цаг ажиллах хүн сурахтай англи байж. Тэгээд нөгөө чинь бөмбөг шиг бор явуулаад байсан. Тэгээд яг тэ
хэл байна шүү дээ. Хэл бол хэрэгцээтэй хэрэглээ болж иж сурдаг юм. Тэгээс биш хэрэглээг нь гаргахгүй бол хүчээр сурах гэдэг байна. Хэрэгцээ хэрэглээ бол цаашаа. Тэгээ төгс сурсан гэж юм байна. Байх шүү. Тэгээ сорой. юм сонслоо. Тэгэхээр оюутнуудаа зориулж миний оюутны цагийн санаа сэтгэл төрсөн ямар дурсамж вэ? Тэрийг нээсээ ярьж өгөө. Оюутны цагийн дурсамж агуу хязгааргүй. Би одоо бас нэг ном биччихээ. Тэр ном дээр бичээ. Ургацын талбайгаас миний их орн эхэлдэг гэж. Одоо тэр ургацын талбай, төмсний талбай тэр төмсний үнэрийг ямар гай гэж байна. Газрын үнэр ямар гайхалтай бай гэж. Тэр одоо төмс орож газрыг ингээд үнэр жоохон чиг орцсон борооны дараа газар бол тэр хай. Тэр их орн одоо урт бидний зэрэгцээ тэр ургацын талбай, тэр ургацын талбайд ажиллаж яасан тэр зэрэг хийжээш хартаг сайн харсан ч юм. Тэр өдөр бид их юмсаа сайн харсан. Тэр шүү. Манай ингээм мабуг залуусан. Бүжиг шүтрэ хамт бүгд миний бүх нууцыг мэддэг ч байсан. Мабуг захны эмгтээчүүдийг хийж одоо төвтэй гарах гэж. Авиаторчаасаа гэж. Тэр аймгийн хэмжээ. Мабуг битгий хамт хичээлээ тавьсан. Тэгээ тэр хөдөөний 10 жил төгсөж ирсэн биднээс чи Оросыг хөөсөн байхгүй. Цэрэг багш манайг Оросод юм биш. Золотая рука гэдэг хичээл зааваа. Тэгээд одоо нөгөө орон гар одоо чигтэй хийх юм. Тэгээ магнаас за өшөө хин нэмэх гэж гэсэн магн дараа гэсэн. Моя рука, мясо рука. Хэмжээндээс Оросыг мэдээж нэгдүгээр бид орсон. 6 төвсөлтөө хатмаштай болоод байсан. Тэр үсэг. Одоо актив шахтсан мөш эднес чинь тэнгэрийн усад байна шүү. За нэг курс аваад тэгээд хэрэглэж байна. Өө. За асуулт баримт байхгүй. Асуулт баримт байхгүй за сэтгэлээ уулзч болно. За сэтгэлээ. За Монгол Улсын гаяат багш намны доктор профессор Зэвгэ.
хийсэн байсан. На тавсан академич энэ эргэсүүд тэмүүлж гэсэн сэдвээр тэгсэн том зүйлсэн таавал энэ өдрийг иншээд хөшөлье. Хайнэр өсрөдөө гэсэн арчийн маань шатастай лайфтай. Тэгэхээр энэ соёл лекц профессор Мунцин гэдэг ийм одоо нэртэй энэ юу их профессор Мунцин гэдэг чинь хоёр талын утгатай их сайхан тийм агуулгатай сэдвтэй архимжиг зохион байгуулж байгаа байна. Энэ зохион байгуулж байгаа энэ сургууль янгахын сургуулийн одоо захиргаа хамтаасан байсан. Яаж хийдэг? Би бол энэ дээр профессор Мунцин гэдэг энэ лекцийн өнөөдрийн одоо лекцийн тэмүүлгээд сэдвтэй энэ лекц одоо профессор Мунцин гэдэг энэ сэдвийн хүрээнд энэ одоо агуулгын хүрээнд хэлбэрийн хувьд гэсэн тийч хэрэгжүүлсэн ажил бүтээлийн хувьд гэсэн завсрын одоо лекцийг санагдуулж байгаа сонсгож байгаа одоо агуулга ачаалтын хувьд юу хэрэг тэл хөрвлаараа их үуч өгч хэлчихэ. За яагаад гэвэл сая одоо хэлсэн бүтээлийн Монголын шинжлэх академийн гишүүн академик Амрахын шинжлэх академийн ерөнхийлөгч Амрахын шинжлэх ухааны доктор профессор. За энэ бүхний санал тэр одоо профессорын Мунцины зүйл бүрэн удаа агуулгад очиж байгаа гэж нийсэн бүтээсэн. Энэ дээр би одоо мэрэгжил нэгтэй энэ философийн хувьд одоош ийм одоо дагвар шиг гэж явдаг. Зэгмаач тавсгийн бороо. Тэгээд тавсгийн дотор шавны гана. Тэгээд энэ мэрэгжлийн нэгтэй гэдэг ахиж явдаг. Яагаад гэвэл энэ мэрэгжлэр анхны одоо актив гэж байгаа. Энэ мэрэгжлийн чиглэлээр анхны шинжлэх ухааны доктор одоо бол хэлсэн дараа энэ үнийг анхны шийдвэрийн одоо энэ процедурыг мэрэгчлэр ахиж мэрэгчлэр багт гэдгийг цаанууд энэ мэрэгчлэр энэ энэ сайхан Монголын шинжлэх ухааны академич болох хэмжээний Монголын шинжлэх ухааны доктор болох хэмжээний энэ сайхан нэг олсон мэрэгчл гэдэг юмаа зэрэг одоо хийж байна. За яагаад гэвэл яг одоос хойш багшилсан гэх одоо сурсан дараа өнөөдөр миний лекц суулжсэн шатны өнөөдөр багш шиг одоо шавьяа лекц суулж тэгээд энэ хийсэн зүйлийг эксклюзив гаргахад тэмүүлээ гаргахад гэх юм байна суулж байгаа гэдэг наадмын зэцгээс нь одоо хийдэг. Тэгээд уцаатай. Тэний одоо шашуугийн хамсдаг эцэгтэй хүн шинжлэх доктор хүн академик хүн бол шат хүмүүстэй сая одоо харагдсан докторын одоо 37 гэдэг нэг жинхэнэ нэг шийдвэрчээр ингээд явж байна. Тэгээд бол одоо их үнэхээр одоо өгөөмөр сэтгэлтэй өөрийнхөө мэдсэн сурсныг шав тэргүүж одоо харин бидгээрээ одоо сайхан бүтээл болсон энэ зүйлийг ер нь энэ ажил хугацаанд бас нэг нэрийг боцохоор одоо ажил хийсэн гэдэг нь бас тэмдэж одоо хийчихээ. Одоо энэ олон эзэмшдэг зүйлсээс гадна ахын төрлийн бас одоо дэвшгийг одоо агчаад байсан гэдэг нь хийж байгаа. Баяртай бас одоо яг тэгээд бол одоо бас би чанаа хийсэн үгтэй одоо хэмжигтэй маа гэдэг одоо чичгээр за хажуугаас одоо
англи хэлийг барсан. Тэгээд одоо доктор бүрийн нэгдлийн шалгалтыг авах англи хэлээр сурснаар нь тооцоод тийм хэмжээнд одоо ажилласан гэдгийг хэлмээр. За ингээд шалгалтаа технологи энэ олон сайхнуудаар үтэл төрүүлсэн энэ одоо ажил үзэж чинь тэмүүлэлж олон одоо үйлчлэгтэй үзэгдэл шийдээ. Хэдэн минут яах юм. За энэ ажлыг сэтсэнд би их олзорлож байгаа юм. Ер нь энэ тухай юм их бодож явдаг. Яагаад бодож явдаг вэ? Гэхдээ та нар боддог. Ихтэй бүрдэрж байгаа зохиолч бүрдэрж байгаа шүү. Энэ бүрдэрж байгаа биш. Тэндийн бүрдэрж байгаа нэвтрүүлэг гараад би уйлаад үзээд яасан сайхан хаатай. Тэр яруу мэрэгчд бас явуулсан тухай гарсан. Эдгээр ингээд түүхэнд дүрэн дүрсэн юм ингээд үлдээг хоцоогдсон байх юм. Тэгэхээр шатар сүм багшийн одоо мессасын тэр домогт хүн баримтат канонаар ганц нэг зурсгээд өнгөрч байна. Батанд орж багш нь ном сум харуулж байгаа нэг ганц дүрсэн байх юм. Тэгээд тэр ичин горлооч тэр том алдартнууд маань түүхэн хуудсан байхгүй. Бид яхав тэр дагдан базар ингээд манай тавсрын захирлын тэр байх үедээ нэг ангаахын мэргэдгээд нэг ном гарч байгаа. Тэр чинь нийтдэж өрөхгүй. Гэхдээ яг тэр нийтдэж тэгээд улс орондоо цацдаг юм гэхээр дараагийн ангаахын үедээ энэ хүн байсан шүү гэдгийг мэддэгддэг. Ийм юм ингээд нэг баримтжуулаад ийм юу гардаг ийм байх юм бол их сайхан. Тэгээд энийг бол их сайхан юм санаачд бүтээж байгаа залуучуудад баярлалаа. Хавсрынгийн тухайд тэргээсээ сонсож байхад бахар хамаарч юм шиг, хөнгөн гүлэг төрмөөрч юм шиг. Гэхдээ сайхан надад загнуу зэмлүүлээд би ч бас араа гарч барах. Тэгээд чи миний хажууд бол яхантай. Миний дараа ирсэн болохоор чи бас янз бүрийн болоод хамтарч хөвлөж нэргээд ингээд яах вэ? Зөвхөн ийм болчихгүй гэж ингээд бахархаа. Хөнгөн гүнген юу гэхээр цаг хугацаа гэж яасан ч амархан юм дээ. Хагсрын сайхан сургууль төгсөж ирээд би бас сургууль төгсөөд ирчихсэн залуу багш гэдэг доктор өнөө өдөр залуулаад ингээд ярьж байсан тэр үе одоо 40 хэдэн жил ард үлдсэн байх юм. Тэр цаг хугацаа гэж юм нэрэлгүй учраас манай залуучууд цаг нартай оролдож хийж бүтээж одоо юунд хүрч болдгийн жишээ, амьд жишээг өнөөдөр бид сонслоо. Хавсрынхаа тухай би дурсан ч номонд зөндөө их юм бичсэн. Тэрэн дээр ялангуяа одоо багштай холбоотой. Хавсрын маань юмд их аваарчтай учраас одоо багшийн гараа үсгийг хүртэл сайхан зурна. Тэр таамаг дүнмэн шихгүй. Яг үнэхээр лекцээ батлуулдаг байлаа шүү дээ. Танхимэр хэлэгчээ. Тэр одоо танхимэр хэлэхэд үзүүлээгүй лекцээ гарч уншиж. Гэхдээ одоо юу ийшээ гэдэг мундаг уншиж байгаа одоо над үзүүлж байгаа залуу багшууд жишээ байхгүй. Тэр мэдээж гадаад дотоод төгсөн том юм уншиж байгаа. Тэрэнд өөр итгэж болно. Гэхдээ нэг тийм үе байж тэгээд багшийн явахаас гарын шиг зурулах гэдэг өндөрлцөөр тэгээд заримдаа хоцорчих юм. Тэгэхээр Хавсрын бэ од гэдэг яг адилхан зурж. Заримдаа Хавсрынгаар батлуулаад заримдаа Хавсрын батлуулаад тэгээд нэг одоо багшийн мэдээгүй гэж бодоод байхгүй юу? Тэгсэн чинь нэг удаа багш явах гэж цармаа багштай сараад ирдэг тэр чинь тэгээд дагаж аваад явна. Ороод ирэхэд өндөрлцөө багшаа би одоохон гэж зааж чи тэр Хавсрын дээр батлуулж. Энэ одоо антер дондор дэт одоо энэ дөчийн жилийн үдич ингэж гаргаж сайхан ангаах гэдэг бол өндөр босохтой ээлтэй сайхан ийм хамт олон тэрний эд чимийг одоо хүртэж яваа улс орнуудад бид нараа
лагсрын захирлаа баярлалаа. Лагсрынгийн хэн тухайд нэг бас нэг ном гаргана байх гэж бодоод би хийсэн бүтээсэн юмтай хүн гэдэг юм бичсэн тэр ном нь удахгүй гаргалаа. Лагсрынгийн тухай миний юм. Мөн миний дурсан номыг авсан улсуудад бол байгаа юм байна. За баярлалаа. Ресторанд оролцож байгаа Монгол улсын эрүүлийн хамгааллын гавьяат ажилтан, анагаахын шинжилгээ ухааны доктор, профессор, Монгол улсын академич, шинжилгээ ухааны академик гишүүн, савсан захиралтай Тэнхимийн хамт олон бяцхан дурсгалын зөв гардуулж байна. лекцийн сэдвийг хүндэхгүй болоод ирсэн учраас төгсгөлтний профессорын үнцэн. Өөрөний бодож явдаг юм бол нэг сургуулийн профессор бэлтгэл насаар нь бэлтгэдэг. Одоо жишээлбэл зөвлөж манай цагаан хог шинээр ийм хүн дахиад бэлтгэн гэвэл эсвэл ийм хүн өөр газар ажиллаж юм бол тэр айр амчаа. Тэгээд профессор дахиад нөхөд бэлтгэн гэвэл гомих мөнгө, гомих цаг хугацаа бүтгэж юм гүйж. Тийм учраас энэ профессор гэдэг бол их сургуулийн амьсгалсан болсон юм. Агуу хүмүүсээ яа энэ бол та бүхэн сургуулийн профессорын өнөөдрийн маргаашийн үеийн төлөөллөөс олж байгаа учраас хүнд амжилтсан. Одоо шүүхийн хэлбэрийн профессор Чанан ухааны доктор профессор Совтагш. Өнөөдөр дурсагдаагүй, хэрэгдээгүй энэ хүн өөрөө ч мэдэхгүй одоо энэ ажил хийсээр яваад тэгээд эндокринологийн одоо хөгжил асар их хувь нэмэр оруулсан хүн байгаа. Өнөөдөр 95 оноос хойш тасралтгүй ямар нэгэн өсөлт төрчгүйгээр эндокринологийн нийгэмлэгийн тэргүүнээр 20 жил ажиллаж байгаа. Тэгээд тэрээс гадна одоо эндокринолог хөгжийн хэрээр жижиг салбарууд хөгжиж явж байна. Диабетолог, диетолог гэх тератологийн одоо анхны том бүтээлүүдийг туулсан докторийн болон шинжлэх ухааны докторийн ажил ажлын одоо бамбай эмгэгүүдийг хамгаалсан ийм одоо том бүтээл туулсан тератологийн одоо үндэслэгч Монголын тератологийн үндэслэгч хөгжүүлэгч юм байна. Тэгээд эндокринологийн нийгэмлэгийн гишүүнийх нь одоо үнэмлэхний дугаар нь 001 гэсэн. Юуны эндокринологийн албан үүсч хүртсэний 50 жилийн саяхан болж өнгөрсөн. Эндээ бид нэтлэн гардуулсан тийм гардуулсан. За өнөөдөр ингээд манай одоо залуучууд ийм гоё сэтгэлтэй гаргаж ирж хайж байгаа. Тэгээд тэрийг бид зүү энэ буруу юу? Because Монголын эндокринологчдын 3 нийгэм байдаг. Тэгээд тэрний жил бол Монголд ариун айднаас очиж оролцож байсан. Юу гэхээр нэг жишээ хэлье. 86 оноос эхлээд Монголд доктор клиник гэдэг юм бий болоо. Тэгээд Монголын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 26.8% нь танаар 26.8%
яа дутагдлын эмэгтэй байсан судалгааг бидний эсэх хүмүүс гаргасан. Тэгээд төр засаг анхааралтай их соргол байсан байна. Тэгээд энэ давс явуулах аргыг сонгож ирсэн. Бүх улсуудын дөршлөө тэр одоо Тайланд, одоо энэ тэр их явсан. Тэгээд улс ёстой энэ дээр нэг сайхан дэмжих шиг болж гисэн дээ. Тэгсэн чинь сууда энэ жил 6 ерөнхий улсын сургуулийн хүүхдүүдийн дотор дин дотогдол 6.1 хэдэн хувь хүртэл буурсан байсан. Биднийг маш их баярлуулсан. Бидний судалгааны ажлын үр дүн ингэж анд ажил болж хэрэгжсэн. Тэгээ биднээс энүүгээрээ одоо шинжлэх ухааны докторийн намайг алдаршуулсан энэ яа гэдэг юм бомбаар чихрхай юм гэдэг бидний алдаршуулсан ийм их мундаг сэдв байсан. Тэгээ эндокринологийн манай холбооны жил болгон том арга хэмжээ зохиолдог. Энэ жил 50 жилийн ойгоо тэмдэглэсэн. Тэгээ одоо энэ дээр Монголын эндокринологийн нийгэмлэгийн хэрэггүйн танд дурсгаагч за нэг ихтэй сэтгэнэ. За баярлалаа. Ингээд та бүхэн сургуулийн боловсролын газар болон багш хөгжүүлэлт төв эмзүү бианхын суултаа хамтран зохион байгуулсан профессор Үнцэн сэдвүүд уулзалтын үйл ажиллагаа дуусж байгааг мэдгийе.